танхимын тухай хуулийн шинжилсэн хариулгыг зарчмын хувьд дэмжиж байгаамаа. Тэгэхээр Монгол улсын эзэн засаг бол хувийн хөвшлтээр суурилсан юм эзэн засгийн системтэй сүүлийн 35-6 жил одоо бид нар ингэж явж ирсэн. Улс төрд гарч ирсэн засгийн газар болгоны тэргүүнүүд юу гэж ярьдаг вэ гэхээр зэрэг энэ бизнесийг дэмжинэ, хувийн хөвшлийг дэмжинэ. Эзэн засгийг солонгоруулнаа, эзэн засгийг либералчлнаа. Эзэн засгийн одоо энэ суурийг нь өргөдөхнөө гэж бүгд л ярьдаг л да. Гэтэл өнөөдрийн яг эзэн засгийн бүтцийг аваад үзэхэд бас тэр хэмжээндээ хүрч чадсан уу гэвэл бас миний хувьд бол шаналлалтай байна. Энэ дээр бол худалдаа ажилтны танхимын бас энэ 95 оноос хойш ажиллаж эхэлсэн бас энэ худалдаа ажилтны танхимын ажиллагаа бас хууль зүйн орчин бас дутуу байсантай холбоотой байхаа гэж ингэж үзэж байгаа юм. Аль ч улсын энэ Chamber of Commerce буюу худалдаа ажилтны танхим дээр байдаг нэг хэдэн гол үүргүүд байгаа шүү дээ. Олон улсын худалдаанд болон төрдөө одоо бизнес эрхлэгчдийн хувийн хөвшил дуу хоолойгоо өргөх, за хоорондоо сүлжээ хамтын ажиллагаагаа өргөтгөх, за маргаан шийдвэрлэх, за хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл авах, за үйл ажиллагаатай холбоотой сургалт одоо форум, семинар гэдэг юм уу тий авах гэх мэтлэн ийм л үндсэн хэдхэн үүрэгтэй байгаа юм. За энэ хуулийн төслөөс харахад дуу хоолой өргөх, төрийн байгууллагуудаа хамтарч ажиллах чиглэлээр тусдаа нэг зүйл орж ирсэн байна. За энэ дээр бол бас нэлээдгүй тодорхой биш эдгэрхий ерөнхий байдлаар бас дурдж орж ирсэн байна гэж ингэж үзэж байна. Сая бас Ганбаатар гишүүний хэлж байгаа тэр татвараас авдаг тооцоо мэдээлэлгээ төрийн байгууллагуудаас авдаг мэдээлэл бол энэ хуулийн дээр байхгүй. Засгийн газар худалдаа ажилтны танхим хоёрын хооронд байгуулагдсан гэрээний шугамаар ингээ компаниудын мэдээлэл авагдаа явдаг. Яг нь цаанаа бол хувийн хөвшлийг энэ бизнес эрхлэгчдийг хамгаалах олон нийтэд бас таниулах ийм л сурчлагын ажил явж байгаа бахал да. Гэхдээ энэ чинь хууль зүйн хүрээнд бас нийцээгүй юм шүү. Энэгээ бас ингээ хуульд нийцүүлэх чиглэлээр оруулж ирэх ийм шаардлагатай байсан болов уу гэж ингэж үзэж байгаа. За хамтын ажиллагаа хоорондын network үүсгэх чиглэлээр энэ мэрэгжлийн танхим гэж байгуулж байгаа юм байна. За энэ нь бас зөв байхаа гэж ингэж бодож байна. За би энэ дээр цаг байгаа учраас гол ганц хоёр асуулт асуучих гэж бодож байна. Нэгдүгürt нь барааны гарал үүслийг худалдаа ажилтны танхим өгж байгаа. За засгийн газар дээр бас санал өгөхдөө энэ бол бас олон улсын жишг бишээ дэлхийн одоо худалдааны байгууллага бус байгууллагууд бол энийг бол гайлын байгууллага нөгөө явах нь зөвөө гэсэн юм дүгнэлт өгцөн гэж хэлсэн байна лээ. За энэ дээр яг энэний хэрэгжилттэй холбоотойгоор худалдаа ажилтны танхим маань яг энэ гарал үүслийн гэрчлэгийг хэдэн хоногийн дотор олгодог вэ? Ямар нотлох баримтуудыг авч иж олгодог вэ? Хичнээн хүн энэний цаана ажилдаг вэ? Тэг хичнээн дүүргэний төлбөр авдаг вэ гэсэн ийм асуулт нэгдүгээрт нь асууя. Хоёрдугаарт нь 86 та кодын цаан. За их түшин гişүү. Юу тодорхой асуултууд асуусан учраас ажлын хэсгээс үндэсний худалдаа ажилтны танхимаас барааны гарал үүсэлтэй холбоотой асуулт тодорхой нарийн асуулт асуусан учраас ажлын хэсгийн 6 номерын микрофон дээрс хариулдаг. За 6 номерын микрофон. Хариулах уу? За сайн бацгаана уу? Даагийн өдрийн мэнд хүргэе. За Монголын үндэсний худалдаа ажилтны танхимаас гарал үүслийн гэрчлэгийг бол худалдаа ажилтны танхимын тухай хуулийн дагуу олгоод явж байгаа. За дэлхийн жишгтэй ч бас дэлхийн одоо 70-аас 70 гаруй одоо танхимууд нь бол гарал үүслийн гэрчлэгийг бол олгож явдаг. За гарал үүслийн гэрчлэгийг Улаанбаатар одоо үндэсний танхим болон танхимын салбар 8 танхимаас бол олгоод явж байгаа. За үндэсний танхим дээр бол 5 хүний бүрэлдэхүүнтэй. За орон нутгийн танхимын 8 гэдэг ингээд 10 гаруй хүний 13 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр бол гарал үүслийн гэрчлэгийг олгож байна. За гарал үүслийн гэрчлэгийг авахд шаардлагатай бичиг баримтууд бол олон улсын одоо хууль дүрм журмын дагуу гадаад худалдааны гэрээ, үнийн нэхэмжлэх сапагла бодлын хуудас, за аж ахуйн нэгжийн гэрчлэгээд за тэгээ шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийн хуулбарыг бол авдаг. За 2026 оны 1 сарын 2-наас эхлээд гарал үүслийн гэрчлэгийг бол цахимаар олгож эхэлсэн. За энэхүү одоо цахимаар олгож эхэлсэн хууль эрх зүйн үндэслэл нь бол Монгол Улсын ерөнхий сайдын 41-р захирамжаар байгуулагдсан. За ажлын хэсэгт одоо дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий одоо бас
ажлын хэсэг бас эдийн засгийн хөгжлийн яам дээр байгуулагдсан байгаа. За энэхүү ажлын хэсгийн одоо төлөвлөгөөний биелэлтийг хангах хүрээнд бол цахимаар одоо ингээд олгоод явж байна. За тэгээд аж ахуйн нэгж байгууллагууд маань бол бүх бичиг баримтаан одоо энэ төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн дан системээр дамжуулан цахимаар одоо илгээж байгаа. За тэгээд цахимаар гарал үүслийн гэрчлэгээгээ аваад за танхимаас олгосон гарал үүслийн гэрчлэгээ нь бол Монгол Улсын айлын байгууллага болон одоо хүлээн авагч талын байгууллагуудад шууд хүрч байгаа. За шууд хүрж байгаа гэдэг нь бол экспортлогч аж ахуйн нэгж байгууллага цахимаар гарал үүслийн гэрчлэгийг авж байгаа. За Монголын гайл руу шууд танхимын системээс илгээгдэж байгаа. За олон улсын байгууллагууд бол тухайн гарал үүслийн гэрчлэгээний баталгаажуултыг бол мөн одоо танхимын verification вебсайтаар дамжуулаад одоо шууд шалгах юм боломж нь бүрдсэн байгаа. Тэгэхээр шаардлагатай тохиолдолд бид бүхэн бол тухайн бараа бүтээгдэхүүний гарал үүслийг одоо тухайн үйлдвэр дээр очиж үйл явцтай танилцаж гарал үүслийг бол тодорхойлдог. Тэгээ ажлын одоо 1-2 цагийн дотор бол тухайн гарал үүслийн гэрчлэгийг олгоод явж байгаа. За заавал гишүүн тодруулъя. Тэгээд үнийн дүнг надад бас хэлээд өгөөрэй гарал үүслийн гэрчлэгээтэй холбоотой. Дээрээс нь нотлох баримтыг нь яаж танах бүрдүүлж авдгийг гарал үүслийн гэрчлэгээтэй холбоотой. Энийг яагаад асуугаад байна гэхээр зэрэг Монголд үйлдвэрлэгээ 86 кодтой бараанууд одоо Монголд биш гадагшаага гадаад үйлдвэрлэлчээд Монголд орж ирээд бас үндэсний үйлдвэрлэлүүдэд өрсөлдөд байна. Энийний цаана засгийн газраас хэрэгжүүлээд байгаа энэ жижиг дунд үйлдвэрлэл болон ерөнхийлөгчийн хэрэгжүүлээд байгаа энэ хүнсний хувьсгал гэх мэтлэн энэ хувьсгалын төрөөс оруулж байгаа энэ одоо дэмжлэгүүд маань бас үрдэнгүй болох юм асуудал үүсэж байна гэдэг зүйлүүдийг чинь бас хувийн дотоодын үйлдвэрлэгч нар бас сүүлийн үед нэлээдгүй яриад байгаа. Энэ дээр бас тодорхой мэдээлэл өгөөч. Хоёрдугаарт нь энэ үйлчлэгээний орлого гэдээ ороод ирсэн байна. Сайн танилцуулга дээр харахад нэг худалдаа ажрын танхимын үйл ажиллагааны 80 орчим хувь нь үйлчлэгээний орлогоос бүрддэг хэлсэн байна л да. Одоо энэ дээр чинь бол шинэ хуулиар 7-8 төрлийн үйлчлэгээ орж ирж байгаа юм байна. Энэ олон улсад байдаг жишгүү. Тэгээд цаашдаа энэ орлогын чинь хэдэн өв болох юм бэ гэж. За 6 номер ажлын хэсгийн 6 номер гүйцэж хариулъя. За эхний хоёр асуулт дээр хариулахад за нотлох баримтыг бол бид бүхэн түрүүнд хэлсэн бичиг баримтууд мэдээж хэрэг шаардлагатай. Хоёрдугаар үйлдвэрлэлийн одоо үйл ажиллагаатай бид бүхэн очиж үйл явцтай танилцдаг. За мэдээж хэрэг бүх аж ахуйн нэгжүүдэд хүндрэл чирэгдэл учруулаад өдөр шөнөгүй очиод шалгах бол боломжгүй. Тэгэхээр бид бүхэн бас тухайн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, за үйлдвэрлэлийн процессын одоо явцтай танилцаж тэгээд тодорхой нэмэн үртгийн шалгуурыг хангасан бараа бүтээгдэхүүнд бол олгодог байгаа. За үн тарифтай холбоотой асуудал дээр гэвэл за дунджаар бол 10-аас 30 мянган төгрөгийн тарифыг бол авдаг. За тэгээд тусгайлсан тариф байдаг. Тэгээд тариф хаан дагуу үйлчилгээгээ явуулж байгаа. Ажлын хэсгийн ахлагч нэг төвшин хариулна. За үйлчлэгээний талаар асуулаад заяавал гишүүний асуултанд хариулъя. Ер нь одоо энэ дурдгцэн үйлчлэгээнүүд бол одоо явж байгаа үйлчлэгээнүүд байгаа. Шинээр эвдрүүлэн зурчлах үйлчлэгээтэй холбоотой үйлчлэгийг илүү тодорхой хуулийн дээр зааж өгсөн байгаа. Өмнөх одоо бүрдэж байгаа хуулиар болохоор энэ үйлчлэгээний үн тарифыг нь одоо байхгүй болсон худалдааны яам тогтоон тэр гэсэн иймэрхүү одоо хуулийн зохицуултаасаа болоод одоо үн аншаасан тогтоож чаддгүй. Тэгэхээр шинэ үйлчлэгээ нь одоо орлогын одоо бүтцэд нэг өөрчлөлт оруулахааргүй байгаад өөрөлдвөл эвлэрүүлэн зурчлах үйлчлэгээний орлого бол нэг тийм том өндөр өөрчлөлт оруулахааргүй. Тэгэхээр одоогийн орлогын бүтц бол гишүүнчил нэг 20 орчим хувь, бусад үйлчлэгээнээс 80 орчим хувь гэдэг энэ харьцаа бол хэвээрээ хадгалагдахаар байгаа.